За та бүхний энэ өдрийн төмөн амгаланг айлтгая. Тэгэхээр өнөөдөр их сайхан өдөр байгаа. Шиний 9 балжин юмтай хөхлөө өдрийн морин цаг болж байна. Тэгээ монголчууд бэлэгдэл өрөөлд их ойрхон байдаг ийм хүмүүс. 1962 онд Монгол улсын хүн ам 1 сая болсон. 1988 онд Монгол улсын хүн ам 2 сая болсон. Энэ өдрүүдэд 2015 онд Монгол улсын хүн ам 3 сая болж байгаа ийм сайхан мэдээлэл ирж байгаа. Тэгээд үүнд зориулж тусгай комисс байгуулагдаж ажилласан. Тэгээд энэ комиссийн мэдээллийг одоо товчхон сонсё гэж бодож байна. За комиссийн дараагаар цагаан дарга ажилласан байгаа. Цагаан дарга. Монгол улсын ерөнхийлөгч эрхэм хүндэт хэлбэрээ шинэхэн цас тодорсон дүн өвлийн энэ сайхан өглөө Монгол улсын иргэн 3 сая болсон тухай баярт мэдээг Монгол улсын ерөнхийлөгч танд болон нийт ард түмэндээ Монгол улсын 3 сая дахь иргэн түүнийг шатсуудны тодорхойлох тэдний өгдөх алдаршуулах ажлыг зохион байгуулах комиссийн нэрийн өмнөөс айлтгаж байгаадаа өвлийн баяртай байна. Монголчууд айл гэрэл шинэ хүн, шинэ хур заяа мэндэлж хүү төрвөл хил манах хүнтэй боллоо. Охин төрвөл гал манах өртөө боллоо гэнэ илгэшээ өгцтэй. Монгол улсын 3 сая дахь иргэн болж Өмнөгов аймгийн Далан задал сумын Эмх төвшингийн хатан болд Ганбатын гад заяа нарын гэр бүлээс 2015 оны 1-р сарын 24-ний өдөр охин мэдлээ. Энэ хүндэт танхимд манай комиссийн орлогч дарга үндэсний статистикийн хорооны дарга Мэнд сайхан, комиссийн гишүүн хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд Эрдэнэ, эрүүл мэндийн спортын сайд Шийдэгд ам, ерөнхийлөгчийн хүний хөгжил нийгмийн бодлогын зөвлөх бол Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал оюун дайд нар болон комиссийн нарийн гишүүн дарга Бутхан Жаргал, мөн үндэсний статистикийн хорооны даргын зөвлөлийн гишүүд нар хүрэлцэн ирээд байна. Ингээд Монгол улсын статистикийн тухай хуулийн дагуу Монгол улсын 3 сая дахь иргэнийг хэрхэн тодорхойлсон талаар үндэсний статистикийн хорооны дарга Мэнд сайхан танд илтгэхийг зөвшөөрнө. Монгол улсын хүн ам 3 сая хүрэх энэ торгон агшин тодорхойлохдоо бид статистикийн байгууллагын хувьд батлагдсан аргачлалын дагуу олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйг өөрийн орны тухайд 2 сая 700 мянга хэрэгнийг тодруулах, за мөн 7 тэрбум хүнний чацуудыг тодруулах энэ үйл ажиллагаагаар туршилт хийсний үндсэндээ амжилттай зохион байгууллаа. За үндэсний статистикийн хорооны даргын батлагдсан журмын дагуу энэ үйл ажиллагаа хийгдсэн. Журмын дагуу 2015 оны 1-р сарын 1-ний байдлаар Монгол улсын хүн ам 2 сая 995 мянга 949 байна гэдгийг анх албан ёсоор одоо нийт мэдээлснээр бидний ажил эхэлсэн. Статистик зөвлөлийн мэдээллийг сумын эмнэлгүүдээс аймгийн статистикийн хэлтээс эрүүл мэндийн газраар дамжуулж төв үндэсний статистикийн хорооны комиссд нэгтгэгдсэн. За мөн түншлэн Улаанбаатар хотын 4 том төрх, за хувийн 4 төрх, 8 төрх дээрээс мөн мэдээллийг өдрөөр болон 19-ний өдрөөс эхлэн өдөрт 2 удаа 12 цагийн давтамжтайгаар мэдээллийг цуглуулсан. За гадаадд амьдарч байгаа иргэдийн шинээр мэдлсэн хүүхдүүдийг консулын газар, дипломат төлөвлөгчийн газраар дамжуулан улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран энэ ажлыг зохион байгууллаа. Монгол улсын хүн ам 2015 оны 1-р сарын 24-ний өдөр 3 сая өглөө. 2015 оны 1-р сарын 24-ний өдөр Монголд шинээр 181 иргэн мэдлснээс 3 гадаадд 178 иргэн бол эх орондоо шинээр иргэн болон мэдлсэн байна. За энэ хүүхдүүдээс Өмнөгов аймгийн Далан задал сумын нэгдсэн эмнэлэгт амралтсан Эмх төвшингийн хатан болд Ганбатын гад заяа нарын охин Монгол улсын 3 сая иргэн болж тодорлоо. Бид нар тухайн иргэнийг тодруулахдаа төрөлтийг нь цаг минутаар дараалуулж
мөн төрөлх насварлын тооцооны үндсэндээ энэ 3 сая иргэнийг тодруулсан. За Монгол улсын хэмжээнд энэ ажлыг зохион байгуулах статистикийн байгууллагаас гадна эрүүл мэндийн салбарын хамт олон энэ иргэдийг эсэмэнд хүлээн авах. За энэ статистик мэдээллийг мөн бодтойгоор цаг хугацаанд нь эрүүл жах тал дээр бол онцгойлон идэвхтэй ажилласныг бас улсын статистикийн хороо комиссын зүгээс талархан тэмдэглэж байна. Оны эхэнд бол Монгол улсын хүн ам 4051-ээр нэмэгдэхэд бол 3 сая хүрэхээр байсан. За тийм учраас эхний 7 хоногийн 1-р сарын 1-ээс 7-ны төрөлжийг бид 7 хоногийн багцаар нь мэдээллийг авсан. Дараагийн 7 хоногийн мэдээллийг мөн 7 хоногийнх нь багцаар авсан. За ингээд цаашдаа бол өдөр болгонд бол 2 удаа мэдээллийг төр хэмжлгүүдээс авсан байгаа. За энэ ажлыг хийхдээ зөвхөн мэдээллийг онлайнаар тусгай програмаар шийдэж оруулахын зэрэгцээ эрүүл мэндийн газрын дарга, статистикийн хэлтсийн дарга, аймаг болгоныхоо, дүүр болгоныхоо мэдээллийг автобусаар баталгаажуулж түүнийг сканлж үндэсний статистикийн хороо комисс руу явуулсан. Энийг бас үндсэн бааз мэдээллүүдтэй шалгалаа. За түүнээс гадна гадаадын төрсэн хүүхдүүдийн мэдээллийг мөн шийдэж оруулсан. Яг одоо 24-ний өдөр 3 сая хүрлээ гэдгийг бол өчигдөр одоо орой шөнө тодорхойлсон. За өнөө өглөө үндэсний статистикийн хорооны даргын зөвлөлийн гишүүд, за манай статистикийн хорооны дээр бол аймаг болгоны нэг хүн ажиллаж тэр бүх ажилтнууд, за мөн солигдсон бүх улсуудын одоо байлцуулан 3 сая хэрэг хэмбэ гэдгийг одоо хамтдаа тодруулсан. За энийг бол бас 27 жилд нэг удаа болж байгаа түүхэн үйл явдал статистикийн салбарын хувьд анхудаа энэ ажлыг зохион байгуулж байгаа учраас видео бичлэгийг бас хийсэн байгаа. Өнөөлөө. Инх төвшингийн хатан болд Ганбатын Азиягийн охин чинь яг хэдэн цаг хэдэн минутанд төрсөн? 2015 оны 1-р сарын 24-ний өглөөний 8 цаг 27 минутанд төрсөн байна. 8 цаг 27 минутанд төрсөн. Яг ингээд тоолоод явсаар байгаа л тэгээд яг 3 сая гэж энэ дээр таарж байгаа тийм ээ. Тоолоод явсаар бол 24-ний өдрийн 73 дахь төрөлт байгаа. Тэгээд насварлтыг тооцох юм бол энэ бүгд дээр бол яг Монгол улсын хүн 3 сая болж байна. За сонирхуулаад хэлэхэд бол өмнөх нь бол 8 цаг 23 минутанд Улсын аймгийн Улаангом суманд Батбаягийн туулын хүү за өмнөх нь төрсөн байна. Дараа нь бол Дорногов аймгийн Сайн шанд суманд Далайн Батхүү Төвшин баярын шүрэн чулууны охин мэндэлсэн байна. За бас ойрхон бас сонирхуулаад хэлбэл тэрүүний 2 хүн хүүхдийн дараа бол Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт ихэр хүүхэд мэндэлсэн байна. За 24-ний өдөр бол бас Америкт ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэний бас ихэр хүүхэд төрсөн. Яг энэ цагт ойрхон тийм ээ. Тэр нь нэг үдээс өмнө. Сүхбаатар дүүрэгт төрсөн хүүхэд их ойрхон. Тийм үү. 2 хүү. Тэгээд за 181 хүүхэд мэндэлснээс 178 нь Монголд, 3 нь гадаадд төрсэн. Одоо манай гадаадд амьдарч байгаа иргэдийн хүүхэд байх нь шүү дээ. За их баярлалаа. За Шилэг Дамбасайд товчхон мэдээлэл хөө. За их хүүхдийн бие эрүүл мэндийн байдал сайн байна. Бүрийн хяналтанд байгаа. За энэ 3 сая дахь иргэн маань бол их хүүхэд бол анхны төрөлт 3 сая иргэн маань 3 кг 500 г жилдээ 50 см өндөртөө ингэж одоо их мэдээлсэн. Өнөөдөр хүртэл хугацаанд бол одоо манай эрүүл мэндийн байгууллагын их болж авсан юм шасрагч юм одоо бүгд бол бас энэ төрөлтийг бол их хэвийн юм одоо төрөл боллоо. Тэгээд түүнээс хойш хугацаанд их хүүхдийн бие эрүүл мэндийн байдал бол хэвэн байна гэж мэдээлэл өгч байгаа. За баярлалаа. За Эрдэнэсэд одоо ингээд 3 сая дахь иргэн маань тодорлоо. Цаашаага засгийн газрын явагдах үйл ажиллагааны талаар товчхон хэлэх үү? Микрофоноос аваа. За засгийн газрын тогтоолоор 400 дахь тогтоол гарсан. Энэ тогтоолоор бол одоо энэ 3 сая дахь иргэнийг засгийн газрын нөөцөөс бол одоо 2 өдөр байр буюу балансыг төрөх, уран шуурж тэтгэж олгох. Тэр өдөр төрсэн нийт хүүхдүүдэд одоо
засгийн газрын нөөцлөнгөөс тодорхой урамшууллыг олох шийдвэр гаргасан. За аймаг дүүргийн засаг даргт мөн одоо тодорхой хэмжээнд урамшуулалт тэмж олох эрхийг олгосон ийм шийдвэр гаргасан. 3 сая дахь хэрэгэнд хамгийн ойрхон төрсэн хүүхдүүд гэж байгаа тийм ээ тэр урамшуул. Одоо яг 3 сая дахь хэрэгэн буюу одоо өмнө аймаг төрсэн энэ хүүхдээс бусад одоо 20 аймаг 9 дүүрэг дээр энэ одоо 3 сая дахь хэрэгэнтэй хамгийн ойр төрсэн одоо 29 хүүхдийг бусад нь одоо энэ үндэсний статистикийн мэдээллийн үндэслэн тодруулж энд одоо тусгай итгэмж урамшуул олгохыг бол бүх аймаг дүүргээс тархалт ирэх болгосон. А тэр өдөр төрсэн нийт хүүхдтэй бас урамшуул байна. Тэр өдөр болгосон нийт хүүхдэд урамшуул олгох ажлыг бол засгийн газар нөөцлөж байна. Засгийн газар өнөөдөр яриад бусад зохион байгуулалтын асуудлаа ярьчих бах тийм ээ. Одоо өдөөс хойш засгийн газар ээлж тус сургалтын хавьлтаж энэ зохион байгуулалтаа хүүхдэд гарах асуудал шийдвэр байна. За ингээд сайхан мэдээ дууллаа. Одоо Монголын хүн ам 3 сая боллоо. Энэ одоо их сайхан мэдээ байгаа. Энэ морин жилийн одоо барай ойртож байгаа. Тэгээд энэ өдрүүдэд 3 сая дахь иргэд маань мэндэлж байгаа. Тэгээд Монголын хүн ам цаашдаа 3 сая гэсэн тоон дээр дандаа тоологдож 3 сая 200, 3 сая 300 гэж ингэж тоологдож ингэж явхаар болж байгаа. Тэгээд тоологдсоор байгаа бас нэг өдөр, бас нэгэн цаг үед 4 сая дахь иргэнэ, 5 сая дахь иргэнэ монголчууд ухтаж авах ийм сайхан одоо бэлэг дэмбэрэл жилээс жилд өдрөөс өдөрт ойртно гэж ингэж итгэж байгаа. Тэгээ бас 3 сая дахь иргэдтэй зориулаад би одоо бас мялалгын үг бичсэн энэ үгээ бол бусд нь ингээд уншиж ард нийтдээ хандаж одоо хэлсэн үгээ хөрөх учраас энд одоо давтах шаардлагагүй гэж ингэж бодож байгаа. Нийт энэ өдрүүдэд одоо 3 сая дахь иргэн болж 3 сая дахь иргэнийг нэмэгдүүлж ингэж төрж байгаа их хүүхэд аав ээж тэдний төрөл төрөсөд бүх хүмүүст Монголынхаа ард түмнийг төлөөлөөд тэгээд энд одоо оролцсон мөн одоо их барьж авсан эмч тэнд оролцсон бүх хүмүүсийн нэрийн өмнөөс ард түмнийхаа нэрийн өмнөөс сайн сайхныг хүсье гэж ингэж бодож байна. Тэгээд монголчууд улам олуула болж улам аз жаргалтаа сайн сайхан амьдрахын энэ сайхан үлзийтэй ёроолыг өргөн дэвшүүлье гэсэн ийм одоо зүйлийг хэлье. Ер нь цаашдаа Монголын энэ 3 сая дахь иргэн маань мэндэлж байгаа энэ үед бас их хүүхдээ эрүүл мэндийн асуудал дэвшил гарах ёстой. Энэ дээр манай засгийн газар хариуцж байгаа яамд онцгой анхаарч ажиллах ёстой гэж ингэж бодож байгаа. За мөн хүн амын хөгжлийн бодлогод шинэ одоо ийм бодлого хүн амын хөгжилд шинэ бодлого батлагдах энэ үйл явц явж байгаа. Төрөөс өрөмтлөх бодлого бусад одоо олон хуулийн төслүүд боловсрогдсон байгаа. Энэ бүхэн ингээд эх саруудад эх жил энэ жил ингээд батлагдаад хэрэгжих байхаа гэж ингэж бодож байна. Бас нэг чухал асуудал бол ер нь Монгол улсад энэ үр хөндөх бодлогод өөрчлөлт орох ёстой гэсэн ийм бодол надад байнга байдаг. Энэ асуудлыг бас ямар байдлаар шийдвэрлэх, яаж шийдвэрлэх нь зөв бэ гэдэг дээр одоо эрүүл мэндийн спортын яам мөн одоо хүн амын хөгжлийн яам бусад хүмүүс ард иргэдтэйгээ ярилцж юм шийдэх боломжтой гэж ингэж бодож байгаа. Тэгээ өнөөдөр энэ сайхан одоо бэлэг дэмбэрэлтэй энэ цаг дор ийм мэдээллийг авлаа. Тэгээд энэ ажлыг амжилттай зохион байгуулсан комиссийн нийт гишүүд энэ ажилд бас идэвхтэй оролцоод гадаад дотоод амьдарч байгаа бүхэл монголчууд анхаарч ингэж зүтгэсэн байгаа. Оролцсон бүх хүмүүст одоо баяр хүргье. Тэгээд иргэнэ тодруулах энэ ажлыг бол тэр олон улсын аргачлал, бусад аргачлалын дагуу одоо маргаан янз бүрийн яриа хэлгүй ингээд тодорч байгаад бас их баяртай байгаа. Тэгээд Өмнө Говь аймагт одоо айлын анхны ууган охин болж төрж байгаа юм байна шүү дээ. Одоохондоо нэрээ өгөөгүй байгаа гэж ингэж сонссон. Тэгээд энэ одоо төрсэн охин болон бусад одоо чацуутнууд за үүнээс хойш энэ жил төрж байгаа бүхэл хүүхдүүд мөн л одоо 3 сая иргэний маань одоо чацуутан 3 сая дахь иргэнэ нэмэгдүүлсэн ийм сайхан одоо үйл явц болно гэж ингэж бодож байна. Тэгээд Монголын хүүхдүүд улам олуула болох болтугай. Монголчууд 3 сая болно гэдэг бол 30 бумуулаа болж байгаа. 30 буман монголчуудын эв бүх хямар өдөө эрхэн төгс бүтээл нариун жаргаж явахын үлзийтэй ёроолыг өргөн дэвшүүлье. Баярлалаа. Та бүхэнд баяр хүргье.